За үзэгчтэй ингээд манай нэвтрүүлгийн маань ээлж байгаа одоо Архангай аймагт байдаг одоо Өгийн нуурнаас та бүхэндээ хүрч байна. Өгийн нуурн дээр ирээд байж байна. Тэгээд өнөөдрийн бидний барих одоо гол загас гэх юм бол мөнгөн цагаан болон алган загас байна. Яагаад мөнгөн цагаан алган гэхээр яг өнөөдрийн үед зав олдсон муутай байна. Хүн одоо жуулчилж байгаа, аялж байгаа хүмүүс их байгаа учраас зав олдохгүй байна. Ямарсан эрэг дагуу сайхан загасчлан одоо алган загас болон мөнгөн загас барих болно. Тэгээд загслах газараа бид бүхэн одоо ирчээд байна. Тэгээд өгөө загслан өгөөшөө угсарчлаа. Тэгээд одоо имамаар үзэндээ тэгээд та бүхэн одоо юу болох нь одоо хамтдаа харцгаая. За үзэгчтэй алган загас ирлээ. Сайхан байна. Өгөөшөө өвдөх юм бол бэлснэ өгөөшөө барьж байна. За алган барьлаа. Цоо шидчихээ. За дахиад нэг шидэх үү да. Too close to the flame, calling out Father, hold fast and we will watch the flames burn on and on the mountainside. Desolation comes upon the sky. Now I see fire inside the mountain. I see fire burning the trees. I see fire. За үзэгчтэй бидний дараагийн газар болох одоо бид Өгийн нуурн дээр ирээд байна. Тэгээд яг сайхан өдөр байна. Тэгээд алган болон нөхтөө цахаа загас барих гал идэж байна. Алган загас бол сайхан барих байна. Тэгээд өгөөшөө өвдөх юм бол снаа, воблер тэгээд попрор барьж байна. Тэгээд загсны өвдөх юм. Үгүй яг энэ төсрөөд байна. Өгөөшөө өвдөх миний хэрэгж байгаа юм бол попор байна. Попрог гэсэн жоохон идэвхтэй авч байна. Доо загас өвдөх чинь да. За алган загас өргөдөж байна.
Сайхан баа өндөр загсны идэвхий өгөх юм бол за байж. За. Миний за барьж байгаа өгөх юм бол одоо поппер гэж та бүхэн мэднэ. Одоо ихэвчлэн загасчилдаг. Усны мандалтай гүр явдаг одоо өгөөш. Ой за мурт. Тэгээ попперыг ер нь бол хүмүүс асуудаг. Тэгээд яаж тоглуулах уу, попперыг хэрхэн загасчлах вэ гэж асуудаг. Тэгээд тэр тал дээр яг анхан шатны мэдгэдэх үгүй гэж бодлоо. Тэгээд яа нэхээ за ямар ч ялгаа байхгүй. Шиддгээрээ шиднэ. За тэд буулаа. Тэгээ огцын юм хөдөлгөөнтэй юм. Усны мандал дээр долгион үүсэж өгч байгаа юм. Огцон тулснаар. За тэр. Ийм огцон мөлөө нь одоо тоглолт хийж өгнө. Усыг урд ингээд цацруулж. Ер нь бол 60-ыг одоо дөөрөөс нь л одоо өгөөш юм уу да. Тэгээд. За дахиад шидээ үзүүлээ. За ингээд огцон. Ус цацруулаад тийм зүгээр. За. Ингээд тоглолно. Уургаа зүгээр кист ажиллаа. За. Загслуудаж ваа. За. Энэ алга энэ том алга хараа. За явж гинэ. За үзэгчдээ бас муу ялгаагүй. Бэлснаа сайхан ажиллаж байна. Тэгээд. Ой. Бэлснаа сайхан авч байна. За, юм жижиг алга нь байна. Цагаад тавьчих. За, миний хэрэглэж байгаа өгөөш гэх юм бол бэлснаа. Одоо маш жижиг номер одоо 2-0-тай халбаг байна. За, жидээ. Том дамартай жижиг халбагтай үүдэх юм бол яг таталтай үүдэх юм бол маш удаан. Чигэд тоглох гэсэн үг. Тэгснээр ямар ч цаа заасгад маш их зүйл болно гэсэн. За, дахиад тоглох үзье да. За, goed dus. Zo. За что нэг мөнгө цагаан барьлаа. Мөнгө цагаан барьж байна. Ой, топцно. Too close to the flame, calling out Father, hold fast and we will watch the flames burn on and on the mountainside. Desolation comes upon the sky. Now I see fire inside the mountain. I see fire. За үзэгчтэй ингээд маань төрлийн маань одоо ээлж газар болох одоо өгийн нууран дээр бид нэр ирээд байна. Тэгээд өгөөшний хувьд одоо бидний барих загсан төрөл гэх юм бол одоо алган загас байгаа. Өнөөдрийн хувьд гэх юм бол за тэгээ алган загсыг одоо нуурд одоо хэрхэн яаж өрөх вэ гэхээр нь бол бүх аргаар барьж болно. Одоо спиннингийн уургаар барьж болно. Мөн энэ флайинг уургаар мөн барьж болно. Тэгээ өгөөшний сонголт гэх юм бол юу ч байж болно. Одоо яг тэгэхээр одоо алган загас нь маш ховдог загас. Юу ч хамаагүй шийдсэн ч юм бол өмгдөг. Тийм загас байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд гэх юм бол загас ахын идэвхтэй байна. Тэгээд нуурны үед гэх юм бол жоохон тийм цагаагаар нөхцөл сайхан бүрдээ салхихгүй тогтун нөхцөлд бол ер нь загас хаасаагүй ер нь бол идэвхтэй байдаг. Тэгээ бид тэр яг өнөөдөр алган загас барих гад заавал цав гэхгүй. Тэгээ нуурынхаа нэгэн эрэхтэр ирчээд байна. Тэгээд энд мөн ялгаагүй өнөөдөр бол сайхан загас бол гарч байна. Тэгээд алган бод идэвхтэй байна оо. Тэгээ хөвчлэн тэгээд ер нь жижигүүд гарч байна. Захаараа томчууд нь ер нь бол гүнээрэл байгаа юм шиг байна. Тэгээ яг идэвхтэй явж байгаа холдоо явж байна. Тэгээд бас мөнгөн цагаан бас барьсан юм байна. Түрүү мөнгөн цагаан гэх юм бол сүргээрээ явж байна. Одоо ингээд хөөж орж ирч байна. Одоо зарим нь жоохон өгөөш голсон шигээ байж байгаа л явж байна. Зарим нь бол шууд л авч байна өө. Өнөөдрийн хувьд бол тийм байна. Цурхаа бол өнөөдөр бол бид нар эрэг дагуулаа барилт нь маш муу байдаг. Тэгээд өнөөдрийн хувьд сайхан алган загас, мөнгөн цагаан загсыг одоо хэрхэн барих талаар та бүхэн хараарай. Тэгээд за би өөрөө одоо загас дуурга танилцуулах юм бол юу вэ? Спиннингийн уурга. Тэгээ өгөөш гэх юм бол одоо поппер гэдэг одоо поппер нь ямар байдаг гэхээр жихгүй. Тэгээд усны мандалтайгүйр ер нь явдаг. Одоо воблерны нэг төрөл байгаа. Ер нь усны мандалтайгүйр явдаг. Тэгээд тоглоулахын хувьд бол усны мандал дээр нь угаасаа хөвж байна.
огцом тавталцтай усны мандал дээр долгион үүсгэж өгнө. Тэгэхээр яадаг гэхээр ер нь бол загас маань жарахаа байна гэж андуурч одоо ямар нэгэн загсанд хөөгдөж байгаа жарахаа гэж андуурч очиж одоо өмгтөг тал байдаг. Тэгээд түрүүн бол попроор бол нэлээд гаргасан. Тэгээ одоо жоохон үсрээд эхлэх гээд ер нь төхөөд байгаа учраас улаан уурга өгсөрчлээ. This is you ending fire, then we should all burn together. Watch the flames climb high into the night, calling out Father, oh, stand by and we will watch the flames burn over and on the mountainside. And if we should die, we should all die together. Raise a glass of wine for the last time. Holding out Father, prepare as we will watch the flames burn over and on the mountainside. Desolation comes upon the sky. Now I see fire inside the mountain. I see fire. Yes. Бондор алган байна да. За. Сайхан том алган байна. Буцаага тавьчих. Чуба. За. Surely I'll do the same. Confined in mountain holes, we got too close to the flame. Calling out Father, oh, hold fast and we will watch the flames burn on and on the mountainside. Desolation comes upon the sky. Now I see fire inside the mountain. I see fire. За үзэгчтэй ямар ч өнөөдрийн үед сайхан загасчлаа. Тэгээ загасны хувьд сайхан идэвхтэй байна. Бид нар өнөөдөр хвчлэн одоо алган болон мөнгөн цагаан загсаа барьдчлаа. Өгөөш бол голохгүй байна. Одоо бүх төрлийн өгөөшөө шидлээ. Тэгээд бүгдийг л авч байна. Цагаар авч гисэн одоо харж байгаа хэн сайхан тогтуун байна. Тэгээд борошороо багтай сайхан өдөр загасчлаа. Тэгээд өнөөдрийн үед нэг иймэрхүү байлаа. Тэгээд зурхаа загас барьж чадсангүй. Яагаад тэгэхээр зурхаа барихын тулд заавал зав хэрэгтэй бидэнд. Тэгээд зав олддгоо одоо аялж байгаа хүмүүс маш их учраас ер нь бол зав олддгоо. Тэгээд ямар сандаа өнөөдөр эрэг дээрээс одоо алган болон мөнгөн цагаан загсыг та бүхэндээ барьж үзүүллээ. Тэгээд ийм байна. Тэгээд сайхан зөв зөкстөө загасчлаад тэгээд бүгдээр одоо хогоо аялгөө сайхан аял зугаалцгаая үзэгчтэй. Тэгээд зөв зөкстөө загасчлалын төлөө одоо бидэнд тавтаагаарай. За үзэгчтэй ингээд маань нэвтрүүлэх маань одоо үргэлжилж байна. Тэгээд бидний ирсэн газар гэх юм бол одоо Угийн нурын одоо урд ирэг дээр байрлах одоо Орхон чулуут сав газрын захиргааны одоо музей одоо сургалтын
газар дээр ирсэн байна. Тэгээд та бүхэндээ одоо энэхүү одоо сургалтын төвийн талаар одоо танилцуулъя гэж бодлоо. Тэгээд одоо энэ одоо хоёр талд байгаа хүмүүс их юм бол одоо тухайн газрын одоо захиргаансан байна. Тэгээд за таны алдар нэр хэм бэ? Хавь Аранга аймгийн Орхон Жулууд голын савгазрын захиргааны дарга Эрдэнэ Бишрээд хүн байна. Тэгээд өнөөдөр манай хамт олон энэ одоо мэдээллийн төвд сагсчлын нийт хөрөнгөний тооллого хийх үн нүрийн одоо бохирдол усны төвчний асуудлаар танилцах жуулчны баазуудын цэвэр бохир усны зайлуулалтын талаар шалга зөвлөгөө өгөх юм ажиллаар ирээд байгаа. Одоо энэ хүү сургалтын төвийн үйл ажиллагааны чиглэл нь юу юм бэ одоогоор энд байгаа? За энэ бол одоо 2005 онд JICA Японы олон улсын JICA байгууллагын туслалцаагаар байгуулагдсан үн нүрийн сургалт мэдээллийн төв гэж одоо явдаг. Өөрөөр хэлбэл үн нүрийг одоо усны түвшинг дээшлүүл, усны бохирдлыг одоо багасгах, энэ үн нүрийн экосистемийг хадгалах, үн нүрийг одоо онгон тагшин байгаагаар нь хамгаалах, за энэ үн нүрд одоо энэ нутгийн ард иргэд татан оролцуулах ийм одоо зорилгоор байгуулагдсан ийм одоо сургалт мэдээллийн төв гэж явдаг. Манай энэ одоо мэдээллийн төв манай савгазраас 2 мэргэжлээ ажилладаг. За энэ одоо Батсуур гэдэг хүн энэ одоо анх одоо энэ мэдээллийн төвийг суурийг тавилтсан одоо энэ Орхон Жулууд голын савгазрын захиргааны энэ үн нүрийн сургалт мэдээллийн төвийг хариуцсан сургагч сургалтын менежер гэсэн ийм алуу ягчдаг хөө. За ахын алдар хэм бэ? За одоо хэдэн он шат тавилтж байгаа та энэ тухайн газрын? Энэ нэг одоо Батсуур гэдэг. За. За 2005-аас 2010 оны хооронд JICA олон улсын байгууллага. За манай Япон Монгол улсын засгийн газар хоорондын хэлцээрээр JICA-гийн энэ олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар энэ төв маань байгуулагдсан. За 2009 онд ашиглалтанд орсон. Тэр ч одоо үйл ажиллагаа нь одоо 9 оноос эхэлсэн гэсэн үг байна тэр тий. Ашиглалтанд орсон. Одоо тэгээд энэ сургалт мэдээлэл одоо энэ сургалтын төвлөр болж байгаа талаар ажиллаж байна бол тий. За ахын алдар хэм бэ? Ингээд сагаа танилцуулж байгаа. Хин? Харуул. За. Юу ийдгүү энд одоо? Би өгөн урсмын усны харуул. За. Зөв юу хэдэн оноос та энд ажиллаж байна? Одоо 2002 оноос. Нөгөө за. Энд усны харуулаар ажиллаж байна. Уул нь бол 80 оноос ой чөөгдөд байгаль хамгаалалт хийж гаад 99 оноос улсын байцаар хийгээд 2002 оноос усны харуулаар өгөнөр усны харуулаар ажиллаж байна. Зөв. Та бол энд байгаа ер нь банкаа суурьж байгаа хүн ер нь сүүлийн жилүүд ер нь одоо аль жуулчд ер нь хэрэг хэрч байна. Тэгээд ер нь энэ хавьд ер нь байгалийн одоо байдал одоо тэнцвэрт байдал гэдэг чинь одоо экологийн одоо нөхцөл байдал ер нь бол усны төвшин байгаа байдлын хэрхэн өөрчлөгдөж чинь ер нь таны байгаа байдлаас усны төвшингийн хувьд бол одоо 2009 оноос бишээ. Тэг 9 оноос төвшин жоохон нэмэгдэж эхэлж байгаа. Өнөөдрийн байдлаар болохдоо зэргүүд одоо нуурын төвшин бол 290 хүрчээд байгаа. Нөгөө за. Энэ сайн нэмэгдэж байгаа. Энэ хуурын тайп одоо тэр. Зөв. Энэ ч одоо хөгшин орхон гол цутгадаг байлгүй яадаг байлаа. Хөгшин орхон билүү тий. Яг дээр нэг булаг байдгийг. Энийг автай юу? Тий, удаа хэрэгт нэг булаг тэрнээс нэг жоохон тийж өөр нэг тийж өгдөг юм байна. Тэгээ энэ жил угаасаа хурдтай жил боллоо. Тэгээд энэ хойд одоо мэрэгэн шанаа гэж яддаг ш тий. Тэр бараг далдраад байгаа юм шүү. Усна. Тань тий ер нь яг хурдтай дээрсэл юм байхгүй. Хуучин ч одоо 8 дугаар чон бол ерөөс ил байсан. Тэр бол усны төвшин одоо энэ тоолт авч байгаа. 8 дугаар чонд. Цаашаа бол 9, 10, 11, 12 бол бүр ямар боломжгүй болсон. За баярлалаа. За миний зүүн дуудлага залуучууд яа. За юу гэдэг вэ энэ газар? За би энэ сав газрын хөдөө аж ахуй өвдөр усан амж хариуцсан мэргэжилт. Тий. Тэгээд за. Бидний эцгээд байж байгаа тийм тгөөсөн тийм байсан. Хэд хоног энд ирээд удаж байгаа мó? Ирээд нэг хонцтой. За ер нь хэд хоног төлөвлөгөөтэй байна? Ажил нь хэр бүтэж байна? Ажлууд төлөвлөсний дагуу явж байна тий. Маргааш дуусгаад буцсан да. Энэ хэдэн оноос хойш энэ байгууллагад ажиллаж байна? Би ороод удаагүй. Хавар 3 сараас орсон тий. Зөв. За өөрийгөө танилцуулна. Би энэ Орхон Жулууд сав газрын газарт олон нийт сургалт хийсэн мэргэжилтэд. Олон нийт сургалт хариуцсан. За. За өөрийгөө танилцуулнаа. Энэ юу идэг вэ? Мөх цэцэг гэдэг. За. Орхон Жулууд голын сав газрын захиргаан усны чанар экологийн төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн. За. Хэдэн оноос ер нь ажиллаж байна тэгээд 6 сар ажиллаж байна. За. 16 оны 1 сард орсон.
Ер нь энэхүү одоо орхон чулуутын сав газар захиргааны үйл ажиллагаа нь хэрхэн явж байна? Хэр амжилттай явагдаж байна танах? Өнөөдрийн хувьд бид нар өдөр ирээд үйл ажиллагааныхаа дагуу баазуудаараа ялж шалгалтын ажиллаар явж байгаа. За ялж шалгалтын ажиллагааг баазуудаар яваад энийг гэрмэрүүд дээр бас явж байгаа. Тийм үү. За. Та бүхэн энэ хүмүүстэй танилцсан байх. Тэгээд та бүхэн сонирн байх болов уу гэдээ орж музейг үзье гэсэн бодолтой байна. Тэгээд хэдүүлээ орж одоо музейг сонирхцгаая. This is you ending fire, then we should all burn together. Watch the flames climb high into the night. Байгаль орчны яам. За Японы Жако олоодсын хамт 2005-аас 2010 оны хооронд манай энэ төсөл маань хэрэгжсэн. Тэгээ энэ 5 жилийн хугацаатай хэрэгжээд 2009 онд энэ төв маань байгуулагдаж ашиглалтанд орсон юм учиртай. За энэ төв маань гол нь одоо энэ усны шугуудын амьдрах эко юг орчинг одоо хамгаалах юм олон улсын 10 сарын гэрээ конвенц гэж байдаг. За энэ дагуу манай Монгол урны 11 нуур багтж байгаа. Тэрний нэг нь бол энэ манай Өг нуур. Тэ. Энэ 11 нуур юм байна. Энд гадарга усны сүлжээ зураг юм байна. За тэгээд Өг нуурын одоо энэ орчинд байдаг амьтад тий. Амьтад байж гин, шууд нь байж гин. Шууд одоо ийм шууд энэ Өг нуурт ирдэг болон дамжин өнгөрдөг. Ан амьтдын ер нь бол бүх юм байгаа юм биш тий. За тэгээд одоо энэ Монгол орны шуудын одоо энэ дайрч өнгөрдөг замуу одоо энэ тий. Тийм биш. Энэ олон улс дамжин хайд. Эдгээр л яг энэ хүүхдүүд бол одоо энэ нутгийн иргэдний хийсэн одоо энэ төвд зориулж билгсэн юм байна. Энэ ямар чулуунууд вэ? Энэ бол энэ нуурын маань иргэн тойронд байгаа энэ байгалийн одоо чулуу энэ эрдэс энэ чулуулагууд. За энэ орчинд нургадаг цэцэг болоод ургамлуудаа ийм юу баг. Энэ байна. Тий, адилхан. За дараагийн өрөөнд нь юу байна сонирхоо. За манай нууранд одоо амьдарч байгаа энэ үржиж байгаа загас загсны төрөл зүйл. Тий. Нийтдээ нэг 14 төрөл зүйлийн одоо загас байдаг. Өгийн нууранд ч тул байдаг гэсэн үг юм уу? Нууранд тул байхгүй шүү дээ. Юунд голдол одоо байгаад бид нар үстэй. Тийм голцоо одоо энэ улааны үдэн мөнгөн цагаан алган тэгэл цурхаа сом сая орж ирдэг. Сом бай. Сазан бас байдаг үү? Сазан бай. Тий. За энэ бас сургууль нь байна. За тэгээд энэ танкин болох төр бас нөгөө энэ иргэд болоод аялагч жөөч зориулсан одоо мэдээллийн ийм танкин байгаа. Мэдээллийн танкин гэсэн үг. Тий. За энэ ямар ч яасан шиг юм бэ? За энийг яг энэ төслийн зориулж ийсэн энэ тулны энэ нуурын төвшин үү гэсэн. Тий. Энэ яасан дургуул юм бэ? Та нэг найрлаад үзсэн юм. Энэ дургуулдаг оноор байгаа. Тийм биш. Усны талбай гэсэн гонууд нь ингээд жилээр одоо тэгээд 2008 он
ийм байсан. 2007 онд ийм байсан. 95 онд ийм байсан. 1 онд ийм. Тийм биш үү? Энэ минь ингээд хараад болсон биш үү? Ингээд хараад байсан. Энэ минь ийм байсан биш үү? Өөрчлөлт. Энэ бол шигдсэн биш. Байхгүй байхгүй. Тий. Одоо энэ бол тэр юм байна. Хамгийн дээр 48. Тий. 48 оны 48. 83. 2001 он. ингээд яг юу дараа тэр агарын юугаар тийм ээ агарын сургууль л та. Тэр нь одоо өгнөрийн одоо усны төвшинг бүр нэмэгдүүлэхэд одоо юу шаардлагатай гэж бодож байна? Одоо усны төвшинг гол нь миний бодож байгаагаар хамгийн гол нь одоо энэ хар хөрөнгө гэдэг. Хараадын дээр гоолтуудыг жоохон ингээд дээрээс нь одоо төд засаг хайх үзээ. Тэр тариан талбаанууд баруу одоо ягаад тэрийг жоох ягаад гэж аяндаа нууч нь өөрөө нэмэгдээд нэ гэж юу? нэмэгдээд. Тэгээд 2009 онд ирээдүйч нэг кейс үсийг аваад тэгэхээр 7 хоногийн дараа 7-8 сая нэмэгдсэн гэж болсон юм шүү. Тэрнээс хойш юусаа нэмэгдээд байгаа. Харин тийгсэн тэгшээ багсаал. За энэ цогын чихмэл байна да. Цэг үсний. Тул гэдэг. Энд чинь одоо энэ орхон тамир гол байл л да. Тий орхон тамир. Тий тэгэл одоо сэлэнгийн энэ сургалтын төв одоо хурлын танхим. Энд чинь сургалт хийн хурал семинар зохион байгуулсан тийм зориултаа. Энэ сургалт дээр өөр биш. Энэ мэдээллийн төвийг байгуулахад нөгөө өгөөний ураа мэдээллийн төвийн логоны уралдаан зохион байгуулсан. Тэгээ энэний одоо энэ төвс маань төрүүлж. Аль нь төрүүлсэн? Энэ төрүүлсэн юм. Тэгээ энэгээр одоо логог хийсэн баг. Энэ манай өгөөний ур сумын багш Миндэ. Миндэ ирэх бүтээл. Зөвхөн логонод утсан биш үү? Заавал тэгштэй ямарчсан бидний аялал одоо үүгээр өндөрлж байна. Тэгээд одоос гараад 4-5 хоногийн аялал баггүй дурсамжтай сайхан хадал явдалтай сайхан байлаа бидний хувьд. Сайхан бүтээлийн загасч байлаа. Яг одоо сүүлийн байрлаж байгаа газар хэм бол одоо та хүн сайхан дурдсан. Одоо орхон шалгууд захиргааны одоо сургалтын байран дээр байна. Өнөөдрийн үед сайхан өгөн дуран дээрээ сайхан загасчлаа. Тэгээд сайхан байна. Тэгээ манай ямар байна гэнэ цагийн тоног аяллаа турш дээр нь ямар вэ? За сайхан аяллаа бидэд 500 гаруй 600 км орчим аялсан байна. Бүх төрлийн загсыг л барьлаа. Тулнаас бусдын бүгдийн л барьлаа. Сайхан боллоо энэ аялал. Өнөөдөр чистээр алхам бол янз янзаар барьлаа шүү дээ. Янз янзаар барьлаа. Мөнгөн цагаан нэг ч янз янзаар барьлаа тэгээд. Энэ нь бол хамтлаа загасчлна гэдэг л боллоо тоо. Уурга хугартлаа загасчлаа шүү дээ. Уурга хугалч түрүүн тийм. Нэр хугартлаа загасчлаа сайхан байна уу? Энэ удаагийн явалт бол дэндүү гоё болж байна. Тэгээд бороо уур сайхан яг завсар үеэр явлаа бид нар бол сайхан бороо уургүй тий. Тэр нэг сайхан яваад ирлээ. Тэгээд хамгийн гоё нь гадаа унтсан 1000 хотод зочд бодолд унсан бид нар тансаг болсоо байна гэдэг. Хамгийн баяр сэтгэл бид нар хэлэх байх 1000 хотод зочд бодолд буулаа. Сайхан аялалаа энэ удаагийнх. Тэгээд дараагийн дугаарт бид нар одоо ганцлын мөлдөд одоо цэнгэн усны хамгийн том загас болох одоо туул загас байна. Одоо энийг зорьсон нэвтрүүлэг хийндээ тий. Бус төрлийн загас явахаа барьчлаа тий. Тий тэгээд болцсон. Тэгээд яг бас хүмүүс нэг дугаарыг хийн. Тэр нь ямар дугаар гэхээр үертэй үед одоо яа загас өрөх вэ гэдэг тий. Үертэй үед яг загас төгөмөл баригдаг загас гэх юм бол одоо соон байна. Цулбурт. Тэгээд одоо гутаар загас байна. Тэгээд тэдний тий чипак энтрон тэр үертэй үед хэрхэн барих талаар та бүхэндээ ер нь одоо сонирхуулна. Тэгээд түүнээс гадна тэгээд бидний зорилт болчиход байгаа ганц зүйл байгаа энэ артлын амтаа. Энийг сайхан та бүхэндээ дараагийн дугаарт барьж үзүүлнэ. Тэгээд та бүхэн одоо суугааг нь та бүхэн одоо бидэнтэй одоо байн хамт байгаараа тэгээд уудахгүй сайхан нэвтрүүлгийг та бүхэндээ хийх болно. За тэгээд зөв зөвхөн зарсан төлөө одоо бидэнд хамт байгаарай.
kisses you end in fire. Then we shall all burn together. Watch the flames climb high.